Улсын их хурлын гишүүн Тэмүүлэн нар даатгалын багц хуулийн төсөл болон тендерийн тухай хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсан. Тэгвэл эдгээр хуулийн төсөл батлагдсанаар даатгалын салбарт шинэ үйлчилгээ бий болох нь даатгалын баталгааны үйлчилгээ юм. Энэ талаар өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсын даатгалын салбарын мэргэжилтнүүд ирж туршлага хуваалцлаа. Манай улсын нийт санхүүгийн салбарын 80% нь банкны салбараас хамааралтай. Тиймээс банкнаас бусад зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Тухайлбал даатгалын салбараас иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, санхүүгийн эрсдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарч байгаагаа зохицуулагч байгууллагаас мэдэгдэж байна. Эрсдлийг үнэлт өгнөд энэ дээр одоо аль болох эрсдлийг тараан байршуулах, өөрчлөн сэргийлэх энэ бүтээгдэхүүн бол даатгалын үйл ажиллагаа шүү дээ. Ер нь бол биднээсээ хувьд бол маш их орон зай байгаа гэж харж байгаа. Хэлбэл нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувьд л одоо даатгалын зах зээл манд байна. Цаашдаа одоо өргөн тэлэх маш их шаардлагатай байгаа. Эдийн засаг өндөр хөгжсөн улс оронд даатгалын салбарын үүрэг оролцоо их байдаг. Санхүүгийн эрсдлээс хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж гэж ойлгодог тухайга бүгд найрамдах Солонгос улсын мэргэжилтнүүд хэлж байлаа. Баталгааны даатгал гэдэг нь аливаа зээлтэй холбоотой баталгааг банк бус даатгалын компани гарах үйлчилгээг хийж байгаа юм а. Банкын үйлчилгээг үзүүлэхдээ илүү хязгаарлагдмал хүрээнд таны орлогыг тооцно. Барьцаанд тавих эд хөрөнгийг багаар үнэлэх зэрэг асуудлууд гардаг. Тэгвэл даатгалын компани илүү өргөн хүрээнд судалж шийдвэрлэнэ. Даатгалын компаниудын үйлчилгээнд баталгааны даатгал гэсэн үйлчилгээг олон улсад амжилттай хэрэгжүүлж байна. Харин манай улсад хууль эрх зүйн хувьд боломжгүй учраас энэ үйлчилгээ өдөөдрийн хүртэл нэвтрээгүй байна гэж улсын их хурлын зарим гишүүд үзжээ. Тэгэхээр ер нь эргээд энэ одоо санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж ийж, эрүүл одоо эрх зүйн орчин болоод тогтолцоо бий болж ийж, цаашдаа энэ иргэд болоод хувийн хвшил аж ахуйн гэж байгууллагууд ирэх одоо санхүүгийн ачаал одоо дарамт бол багасхын боломж олцвол бүрдэн шаарч байгаа. Нэг талдаа бид бүхний өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд бол бид нар бас энэ тендерийн барьцаа баталгаатай холбоотой асуудлууд дээр бол бас даатгалын үйлчилгээг оруулж ирэх, даатгалын баталгааг нэвтрүүлэх энэ боломж олцвол бүрдэн шаарч байгаа. Ингэснээр бол аж ахуйн гэж хувийн хвшил байгууллагуудын зүгээс өөрсдийнх одоо банкнд барьцаа баталгаа болгож тавьдаг байсан ашигладаггүйгээр одоо зарцаадаг байсан мөнгө хөрөнгө бол санхүүгийн зах зээл дэвтрэх боломжтой болно. Цаашид илүү одоо санхүүгийн зах зээл дээр бас илүү мөнгө урсгал бий болох боломж олцвол бүрдэж харж байгаа. Тэгэхээр энэ даатгалын тухай багц хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцэх хэсгийг энэ 7 хоногт улсын их хурлаар шийдвэрлэнэ. Хуулийн төсөл батлагдсан нөхцөлд иргэд аж ахуйн нэгжийн даатгалын салбараас авах үйлчилгээ нэмэгдэх, улмаар санхүүжилт авах боломжч нэмэгдэх боломжтойг хуулийн төсөл санаачлагчид хэлж байсан юм а.